Энэ бичлэгнүүд амар урт болж байна тий. Болохгүй бол тасалж оруулна. За дараагийн нийтлэг асуусан байсан асуулт нь болохоор Японы тухай асуултууд байсан. Би одоо энэ хоёр авсан байгаа. Явахаас өмнө нөгөөд энэ нэг өгсөө. Би нөгөө хандандаа амар муу учраас миний уншлага бүр амар муу байсан. Босоод ойлгоод байгаа хэрний сайн уншиж чадахгүйсэн байхгүй. Энэ нэг болохоор ялцгүй Японууд энэ нөгөө өдөр тутмын хэрэглээнд байдгүй дүрмүүд бүр амар их орж ирд юм лээ. Тэгээд юм сонин сэтгүүл бүр ингээ ката гэдэг ингээ цаанаас нь бүр ингээ хилцэн байдаг маш ингээ хүлүүн хэллэг учраас одоо ном зохиол дээр гардаг хэвтрүүлэгтэй ингээ жирийн харилцан яриан дээр ингээ ашигладаг Япон хэл биш тийм хэллэгүүд ингээ маш их байдаг. За энэ болгон ер нь бол тайлбар тавьж байгаа л хэрэг л дээ. Цээжлэх хэрэгтэй юмнууд амар их байсан энэ нэг дээр. Гэтэ харилцан яриагаа айгу ерөндөө зөвхөн сайжруулсан гэж ер нь бол бодоод байгаа. Өдөр тутамдаа хүнтэй ингэж ярихад ямар ч юм торохгүйгээр ярьдаг үг нь болцсон байсан. Одоо буцаж ирээд яана марцчихгүй тий. Би чи явахынхаа өмнө энэ 5 дуустал нэг 2 или 3 сар Япон хилэнд явчаад тэгээд явж исэн байхгүй юу? Өөр тагийн таг биш ч гэсэндээ нэлээ муу очиж исэн Японд. Тэгээд яаж айгу хурдан сайжруулсан бэ гэхэлэр шууд юм буудлын ресторан ингээ зөөгчөр ажилд ороод тэгээд зөөгч болцсон гэдэг чинь ингээ үйлчлүүлэгчтэй тэгээд харьяа албан менежертэйгээ заавал Япон хэлээр юм ярих ажил байгаа байхгүй шууд юм ярьдаг ажил хийгээд эхэлсэн чинь айгу хурдан сайжирч ирсэн. Гэтэ эхний 2 сар бол бүр үнэхээр амар хэцүү байсан. Ингээ сонсоод ойлгохгүй тэгээд дараагаар нь чихэнгоо сонсдог болсон ч гэсэндээ өөрөө ингээ шууд гаргаж ярьж чадахгүй. Гэтэ тэрний ачаар айгу хурдан янз яриа сурцсан л да ингээ ярьж сурахгүй бол болохгүй байсан болохоор бас дунд ангиас ани бүтэн маань бас хөрхөн нөлөөлсөн баха. Шинэ өгөөдөө чэйжлэх шаардлагагүйгээр аль хэдийн ингэ тогтоогдсон өгнүүд нэлээ их байгаад байсан л та. Үеийн сан нэг энэ 4, энэ 3 хүртэл нэлээд гайгүй хөрхөн ингэ гол өгнүүдийн ер нь бол ингэ байгаа юм болов гэж ингэ тааж ойлгоод байдаг ер нь бол болцсон байсан. Өгүүлбэр зэн хувьд адилхан төстэй учраас сурахад арай амар байдаг юм шиг санагдсан. Ажил дээрээ өөр би нэг найзтайгаа ярьж байгаа хгүй нөгөө англиар л ярьдаг охин байсан. Тэгээд би нөгөө бага ангийн өөрийгөө бодоод үзэхээр англиар сурахад надад бүр амар хэцүү байсан. Яагаад энэ үйл үг нь артаа ороод яагаад ингэж сонин өөрөөр яриад байгаа гэдгийг ингээ ойлгох гэж надад амар хэцүү байсан байхгүй юу? Тэрийгээ ингээл нөгөө найздаа тайлбарлаад өгүүлбэр зүүн хувьд ингээ өөр өгүүлбэр зүү ашигладаг улсаас ирж байгаа хүмүүс болохоор тэрийг ойлгоход жоохон хэцүү байдаг санагдсан. Ингээд нэг англи хэл шиг ингэж хэлээд байдаг байхгүй юу? Өгнүүдийн ингээ энэ тэнд нь оруулаад ер нь л тэгээ ярьж сурахын гол түлхүүр нь хичгүй шууд ингээд амнаасаа гаргаж л ах хэрэгтэй юм билээ гэж ер нь бодсон. Хэрвээ ингээд ярьж чадахгүй байх юм бол ингээд дасгал ажиллаж байгаа их өгүүлбэр юу гэдэг тэднэрийгээ ингээд амнаасаа гаргаж ингээд тодор уншаад байхад хиллэг одоо аялгандаа ч гэдэг юм уу тэр үгийг яг уншихгүйгээр хэлэх болох үед яаж хэлхийг ингээд мэддэг болсон байх юм билээ. Тийм учраас ер нь бол чангаар унших тийм дасгалыг агай хийж байгаарай. Бас нэг сонирхолтой юм болсон нь би Японд очиод англиар ярьж чаддаг гэдгийг мэдэж авсан. Монголд нөгөө англи хэлний хэрэглээ гэх юм бол YouTube л үздэг, кино үздэг, айгүй их инпуттэй болцсон. Ингээд сонсоод ер нь бол хөрхөн ойлгодог хэмжээнд ер нь бол очсон байсан байгаа. Гэхдээ ингээд нөгөө хамт ярих хүн хинж байхгүй, монголчин гадаадууд тимчих байхгүй. Тэгээд одоо англи хэл хэрэглэх шаардлагатай тийм ажил хийжсэн удаа надад байхгүйсэн учраас ер нь бол англиар ярьжсэн удаа ер нь бараг л байхгүй, бараг гарын ингээд 10 багтахаар хэмжээнд л одоо ингээд гудамжинд төрцөө явж байгаа хүн зам зааж өгөх гэдэг ч юм уу нэг тиймэрхүү л хэмжээний ингээд ярьсан туршлагатай байсан бэ. Тэгж жагаад нэг амралтын өдрөөрөө stand up comedy үзэж үзье гэж бодоод Шибуяд энэ Tokyo stand up comedy bar гэдэг газар байсан байхгүй юу. Тинжээ тэг хөрхөн сурагч бол ингээд 50% хөнгөлөлтэй байд юм билээ. Тэгээд нэг өдөр цагийн ажил байхгүй амралтын өдрөө ингээд очиод үзсэн байхгүй юу. Бас хөрхөн ойлгоод байна шүү. Сонсоод ингээд ер нь ойлгоод байна. Ер нь болоод байна гэж бодоол. Тэгсэн чинь тэнцээ менежер нь нөө хэрвээ Японоор ярьдаг бол яг манай дараагийн шоу Япон хэл дээр явагдах шоугаа чи ингээд үлдээд үзээд үзэхөө гэж асуугаал. Тэгэхээр хаан за тгийгээ Японоор комеди үзээд ойлгох юм болов гэд бас ингээд үзээд үзсэн чинь ойлгож байна. Хөрхөн ойлгоод исэн байхгүй. Тэгэл шоуд дуусчаад менежертэй нэг юмнууд ярьж байгаа л би stand up comedy ингээд үзэхийг амар хүсдэг байсан юм ба даанч ингээд баян цагийн ажилтай байдаг болохоор амжихгүй байгаа даа гэж гэсэн чинь тийм үү чи ямар цагийн ажил хийдэг ингээл би юм хийдэг инэ дээрээ гэж хэлжсэн чинь чи тэгвэл юм comedy part ажиллах сонирхол чамд байна уу гэл бид нар юм англиар ярьждаг японоор ярьждаг хүн ингээ хайж байгаа маа гэд тэнгууд нь тэгэл та англиар ингээ яриад үзэх боломж надад гараад ирж байгаа байхгүй тэгээ гэл нэтлэн бас 5-6 сараас ер нь л ажиллаж эхэлсэн байхгүй тийм ч хиндээ ингээл шууд ингээ ярьж чадахгүй. Гэхдээ ингээ цуг ажиллаж байгаа хүмүүс маань бас яг нөгөө энэжээ наацыг яг ингээ хэлний бэлтгэлээр ирсэн тийм гадаад хүмүүс ер нь бол хингэн байсан. Өөртөө бас ингээ хөрх Япон хэл ингээ сайжруулмаар байгаа хүмүүс байсан байхгүй. Тэд нартай ингээ японоор яриад, өдөөс англиар яриад, би ингээ англиар ярих гэж хичээгээл, над руу японоор ярих гэж хичээгээл ингээ би биндээ амар хөрхөн туслаад тэгэж ярьж идэл би ингээ юу вэ би чи ярьдсан биз дээ гэдэг анхудаа бодож байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө Японд англи хэлний стандарт ер нь бол амар доогуур байдаг. Хүмүүс нэг дийлэнх нь бүр огт ярьдаггүй учраас ер нь ингээд жоохон л ойлголцдог болцоход ер нь бол she speaks English гэлтэй. Тэгээ явцдаг болохоор бас айгүй.
англи хэлтэй гэж хэлэгдэх стандарт ер нь бол арай бага байдаг санагдсан надаа. Гэхдээ яалтчгүй ингээд нөгөө зөвхөн сонсголоор хар яриагаар сурцсан байгаа англи хэл учраас ингээд шууд бас ингээд 100% ингээд чөлөөтэй ярьж чадахгүй байсан л та. Гэхдээ яагаад юм бэ? Тийм биз дээ. Бид нар ч гадаад хүмүүс гадаад хэлээр өөрсдийнхөө хэлээр бишээр ярьж байна. Зэрэг хэмжээнд нөгөө тэр native ярьж байгаа хүмүүс нэг өөртөө ойлгуулцоход л ер нь бол хангалттай байгаа байхгүй бүр яг тэр хүмүүсийн ингээд ярьдаг болох ер нь бол ингээд шаардлага байхгүй. Хэл гэдэг чинь ер нь бол хэрэглээ юм байлээ гэдгийг ер нь бол айгу тэнцээ ойлгож авсан. Тэгээд айгу хамгийн сонирхолтой нь ингээд Японд ингээд аялж ирж байгаа хүмүүс амар их ирдэг. Австралиас, Англиас, Америкаас гэдэг ингээд хүмүүсийн амар олон төрлийн аялгууд ингээд сонсох надад амар сонирхолтой байсан. Тэр донд хамгийн хэцүү байсан Бритэн аялга байсан бөрөө. Юу гэж хэлээд байгааг нь ойлгохдгүйсэн нь ер нь бол British English байсан. Тэнд бас ер нь айгу олон найзуудтай болсон. Айгу хөөрхөн байсан. Ер нь ингээд Японд хорогдож исэн юмнууд гэх юм бол ажлынхан найзууд байсан. Гэтэ тэнцээ ингээд зөндөө олон юмнууд ингээд сурч авсан болохоор харамсахгүй байгаа. Японоос ер нь бол авах юмнуудаа авцсан гэж бол бодож байгаа өөрийгөө. За ер нь ерөнхийд нь нэлээд дэлгэрэнгүй ярих асуултуудаа ер нь дуусчлаа гэж бодож байна. Одоо жоохон хурдан хариулъя. Нас амар их асуусан байна. Одоо 125 өрхнээ. Анхнаасаа гоё зурдаг байсан уу? Анх яагаад зурах болсон бэ гэж. Анхнаасаа гоё зурдаг хүн гэж хинч байхгүй. Зураг зурах гэдэг чинь ерөнхийдөө бол зүгээр яг muscle memory байгаад байгаа байхгүй. Зурах тусам гар чин цээжилж аавна, дасах тусмаа чиний зургийн чадвар чинь сайжирч аавна. Цаанаасаа өгөгдөлтэй авьяастай хүн гэж яах вэ? Байх нь байдаг бах. Гэхдээ тэр өгөгдлийг ингээ цааш нь зүлгэж сайжруулахгүй л үгүй алмаз болохгүй шүү дээ. Тийм учраас ер нь бол авьяастай юу ч хийдэггүй хүн байснаас авьяасгүй тууштай байдаг хүн нь ялна гэж бол би боддог. Тийм болохоор тууштай сайн зураарай. Japанд тэтгэлгээр сурсан уу? Яаж ер нь Япон явсан бэ гэсэн асуултууд байна. Би нөгөө Blue Sky-ийн доотлолт нэг юм Япон хэлний өдөрлөг жилүү тийм нөгөө Японы сургуулиуд энэ төр ирсэн байдаг тийм өдөрлөг байдаг шүү дээ. Тийм юмд очиж үзээд тэнцээ юм Johto Education Center гэдэг тийм газар байсан. Ийм Монгол салбартай Японы хэлний сургууль байгаа байхгүй юу? Тэнцээ очиж уулзаад энэ Монголч гэсэн дээр Johto-гийн сургалтанд нэг хэдэн сар сууж хэлээ сайжруулж агаад тэгээ тэнцээ Япон явахад миний бүх бичиг байранд бэлтгэлээдээ ингээд хийгээд өгчээсэн. Тэгээд Японд очиод бас Johto Nihongo Gakko гэдэг Johtoод сурсан байгаа. Бусад ингээд найзуудтайгаа ярьж байхад манай сургууль ер нь нэлээд хөрхэн сайн санагдсан. Төлбөрийн хувьд ч гэсэн ингээ харцангуй хямд байгаа хэрнээ ингээд сургууль зуучилж өгөх, ажил зуучилж өгөх ч юм уу тийм үйлчлэгээнүүд үзүүлдэг. Тэг хичээлдээ ч гэсэн арай илүү шахдаг юм шиг санагцсан. Одоо нөгөө манай comedy bars зүг ажилдаг байсан охин болохоор ингээ хичээл нь ингээд юусоо сайн орохгүй байна. Ингээ би юусоо юу ч сурж авахгүй байна. Хэсэгэн ингээд нөгөө holiday маягаар ингээ Japan experience маягаар ингээд ирсэн хүүхдүүд айгүй их байдаг сургууль гэж байгаа байхгүй. Тийм болохоор би яг ингээд цаашаа их сургуульд орох, ажилд орохт маань ингээд сайн тусалж өгөхгүй байна. Энтэр гэж мэгээлжсэн. Тэгсэн мөртөө төлбөр нь бүр амар манайхаас нэлээд өндөр. Тэгээ манайх ч бас хөөрхөн янз бүрийн цэцэрлэгт хүрээлэн, амтны хүрээлэн, Disneyland, Fuji-Q энтер гэдэг ч юм уу тийм хөөрхөн сургуульчдын аялал бас хийдэг. Харцангуй сайн ер нь орой санагтаа. Та хэрвээ Япон явахыг одоо зорж байгаа, Японд сурах хүсэлтэй байгаа хүмүүс байх юм бол манай дээр юунд холбогдоод үзэхгүй юу сургууль дээр. Монголд бас салбартай болохоор тэнцэн Япон хэлний сургалтанд суусан ч бас болно. Зурах авьяасгүй хүн зурч чаддаг болох уу гэдэг чинь. За би бүр ингээ 10 жилийн өмнө 16 9 жилийн өмнөх зургийн дэвтрээ саяхан олсон юм. Зурсан байгаа зургнууд маань нэг иймэрхүү байна. Би тэгээд өөртөө амар өндөр шалгуур тавьдаг хүүхдээсэн байхгүй. Ингээд зураг маань надаа өөрч юусоо таалагддаг. Зураалдаг. Ингээ хүссэн хэмжээндээ зурч чадахгүй тэрэндээ амар бухимддаг хүүхдээсэн. Тэгээд зургийн дэвтрэнүүдээ би шууд хайчдаг байсан байхгүй. Одоо бүр амар харамсаад байгаа. Энэ гол нь тэгээд хаяагүй үйлцэн байгаа зургийн дэвтэр нь гайгүй сайн зурсан гэж бодсон зургуудаа ингээ хадгалаад аваа үлддэг байсан байхгүй. Тэгээд тэр зураг маань одоо ийм байна гэхээр өмнө нь зурж исэн зургнууд маань бүр амар л муу байсан байж тараа. Тийм болохоор practice сайн зурах тусам чи үгийн сайжрах болохоор одоогийн чадвартай ингээд юу гэдэг би үгийн зурч чадахгүй юм байна боллоо гэж шантрахаас өмнө сайн нүдээд сайн дасгал хийгээд байх тусам ингээд чи заавал сайжрын зураг зурхын давуу тал нь юм тийм өгөөж өгдөг тийм гоё зүйл чи зурах тусам үгийн сайжрын тийм учраас тасралтгүй зураадай гэж хэлье. How to get through art block гинэ. Энэ бүр амар хэцүү сэдв ингээд яагаад ч мэдгүй гинтэл ингээд зураг зурч чадхаа болждаг тийм үед ялцчихгүй байдаг юм. Бүр ингээд харандаа хүн санагдаад хов хоосон цаас руу удаан ширтэж суугаад ингээд яахаа мэдгүй ингээд хийж чадахгүй байх үе амар их байдаг. Би тэр үедээ бас ингээд айгүй стрессдэг байсан л да хийх ёстой юмуд байна. Би ингээд юм хиймээр байна. Гэхдээ тэр дараад байгаа pressure маань ингээд хитрхи намайг юм perfectionist болгоцсон. Ингээд нэг хийхдээ шууд амар сайн юм ингээд шууд хийхийг ингээд өөрөөсөө ингээд хүсдэг шахдаг. Тэр маань ингээд pressure болоод ирсэн болохоор тэрнээс болж
арт блог үүсдэг юм болов гэж бас хаяа боддог. Бас нэг юунаас болж болдгийг мэдэхгүй л дээ. Seasonal depression байж болно. Ямар ч шалтгаангүй ч байж болно. Чи зурсаараа ядарсан байж болно. Тэр үедээ яаж давж гардаг болоод байгаа гэхээр зүгээр хэсэг яг тэр санагдж байгаа үедээ зурхаа хэсэг болж байгаа. Амраад өөр юм хийгээд одоо crochet хийдэг ч юм. Би энийг өөрөө нэгч юм өөр төрлийн хоббинуудаа харж үзээ, сонирхолтой кино үзэж үзээд, гадуур гараад, гадаа гарч алхаж үзээд, одоо өөрийгөө зургаас хэсэг хөндлөрүүлж холдуулж үзээд, холдох тусам ягаад ч зураг өөртөө ингэ буцаагаад татдаг намайг. Холдож байгаа нь өөрөө ингээд inspiration болоод өөр олон зүйлүүдийг анзаарч харж эхлэе, тэрнээс ингээд санаа ургаад ингээд дахиж юм хийх ингэ хүсэл маань ингээд ундрд юм болов гэж бодсон. Одоо миний зөвлөгөө тэр анда зургаас ингэ хэсэгэн холдоод үз. Тэр нь гэхдээ хитрхи удаад байвал чи бүр огт зурхаа болчих бас магадгүй л дээ. Гэхдээ хэрвээ зурхыг хүсэхгүй ч бас байж магадгүй шүү дээ. Тэрийг мэдэхгүй хэсэг холдож үзээд өөрийг ингэ шалгаад үз. Би үнэхээр зурх дуртай хүн бол зургандаа ингэ буцаад хүрээд ирнэ. Гамбатэ блоконд бити дарагдаарай гэж хэлье. Японы аль хотод амьдарч байгаа вэ? Би Токиод амьдарч ийсэн. Сургууль маань болохоор Кацушикаку гэдэг Токиогийн яг зүүн хэсэгт нь байдаг сургууль байсан. Хийж ийнэ нэ яасан? Баярлаа. Яагаад анх зурхаар болсон бэ? Яагаад анхнаасаа зурдаг болсон бэ гэж юм уу? Тиймэрхүү яагаад анх ер нь зурж хэлсэн гэсэн асуултуудаас хэдийд байна. Багасаа айгу гэртээ ганцаараа үлддэг хүүхэд байсан байхгүй юу? Тэгээд бас айгу юм бүрэг ичим хийд тэр үедээ ингээ гэртээ ганцаараа үлдэж байхдаа айгу ингээ зураг зурж суудаг байсан байхгүй юу? Тэгээд зураг зурж байхад яагаад ч ингээ цаг амар хурдан өнгөрчдөг. Хурдан хэрнээ удаан юу гэх юм бэ ингээ тэр зургандаа ороод ингээ айгу гоё байдаг гэсэн. Тэр үеэс ер нь л ингээ зурганд оруулж эхлэв. Тэгэл тасралтгүй зурж ин да. Би 13 даа л да гэлтэй тань шиг юм гоё анимашн хийж чадах болов гинэ. Чаднаа. Анимашны талаар ингээ сурах явцад ер нь бол анимейт хийн гэдэг чинь зурна гэсэн үг бол биш юм билээ. Зураг ингээ хөдөлгөөнд оруулах чадварчаа ингээ зургаасаараа өөр ойлголт юм билээ. Мэдээж ингээ зурч чаддаг байвал ингээ олон зүйл ингээ анимейт хийх маш их тус болно. Хэдүүлээ дараа цогтаа ингээ анимашн хийх юм дасгал ажлууд ч юм уу тиймэрхүү бичлэгүүд ер нь хийнэ. Зурхтаа ямар апп дээр зурдаг вэ гинэ. Хөвчлээ iPad дээр зурдаг болохоор Procreate ашигладаг. Procreate чинь нэг авахтаа л яг 10 хэдэн доллараар авчаад тэр зэгтээ нөгөө болохоор ер нь бол харьцангуй хямд. Зурхад ингээ маш хялбар болгочихсон програм болохоор ер нь бол Procreate гэж зүйл нь. Харин анимашн болохоор Clip Studio гэх програм дээр бас хийдэг. Clip Studio дээр зурж бас болно. Японч гэсэн аниме ер нь бол бүгдийн Clip Studio дээр хийдэг. Ягаад тэр нөгөө Япон програм учраас японочууд өөрсдөө ийм програм хийгээл push хийдэг. Бас Япон ингээд анимаар ажиллахад яг чухал зүйл гэж хэлэх юм бол ялчгүй Япон хэл гэж хэлнэ. Түрүүн хэлсэнчлээ. Японд яг Япон хэлээр 100% ингээд ашиглаад явдаг учраас ингээд сайн ойлголцож ажиллаа ингээд цааш нь явуулахад ингээд японоор ингээд ярьдаг ойлголцдог байх нь ер нь бол их чухал. Одоо жишээ нь эхний митинг дээр миний эцэгийн тайлбарлаж авах юм байгаа байхгүй. Ингээд урталт нэг character байгаа background дээр нэм Акаренга гэдэг зүйл оруулаад яваарэ гэдгийгсэн баг. Тэр үед би Акаренга гэдэг япон үг ойлгохгүй юу юм болоо гэдгийгсэн чинь улаангийн тоосох гэсэн үг юм билээ л тийм. Тоосгон шалтай юм хэсэг ингээд ард нь оруулах шүү энэ төр гэж мэдчихэж байгаа юм тий. Япон хэлнээс болоод юм асуулт гарах магадaltaй учраас ер нь бол хэлээ сайжруулах юм бол хэрэгтэй шүү. Сайн асуултууд дээр зөндөө бол юм гоё би сайхан өмнөд над руу ингээд бичиж явуулсан их баярлаа. Минь чинь камер уу гинэ. Үштэй. За одоо ирсэн асуултууд нь ерөнхийдөө нэг иймэрхүү байх шиг байна. Яг магадгүй азаг байгаас дахиад асуумаар санагдсан зүйл үзмээр байгаа бичлэг байх юм бол бас доор бичээрэй. За дараа дахиад уулзъя.